За Valar Morghulis өдрийн мэнд хүргэе. За хэдүүлээ House of Dragon episode season 1-ийн episode 4 дээр хүрэлцэн ирлээ. За тэгээд энэ ангийн тухай ярилцахтаа бол таатай байна. За тэгээд би нөө edit-эн дээр уул ингээ битүү видео өөрийгөө харуулахгүй битүү видеогоор хийчихье гэж уулан бодоод байгаа. Гэхдээ copyright-ийн асуудал copyright аваад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг одоо яг бусад хүмүүс яаж хийгээд идэм бол та бас мэддэг зүйл байл надад бас гоё зөвлөөрэй. За тэгээд анги руугаа хэдүүлээ орцгоё. За тэгээд энэхүү анги маань болохоор Ренерэ гүнжийн хүзөөнд байгаа зүйлтээр бол эхэлж байгаа. За тэгээд энэ зүйлтийг бол мэдээж Демон Таргариен бол өгсөн түүний аваг ахын шүү дээ. Өөрийнх нь аваг ахын түнд бэлгэлсэн. За тэгээд энэ зүйлтэн дээр ингээ фокуслж яах гэдэг чинь бол Ренерэ гүнд Демоны тухай бол бодсон хэвээрээ байна л гэсэн үг. Бодож байгаа л гэсэн үг байна л да тий. За тэгээд Ренерэ хаана ирсэн байгаа гэхээр Stormland гэдэг цайзд бол хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд энэ цайзд ямар учиртай ирсэн бэ гэхлээр нөхрөө бол хайж байгаа гэсэн. Тэгээд өмнөх анги дээр Viserys хаан Ренерэ гүнжид нөхрөө өөрөө сонгох боломжийг олгосон. За тэгээ үүний дагуу 2-3 сар ингэж одоо ноёдуудаар явж нөхрөө бол хайж байгаа сонгож байгаа. За тэгээд ингээ маш олон алдартай хаусуудаа тий гэр бүлүүд ирсэн байгааг энэ дээр харж байна. За тэгээд тэр борлон бүгдийн нарийн дуртад бол шаардлахгүй гэж бол бодож байна. За тэгээд Stormland гэдэг цайзын талаар хэдүүлээ нэг жоохон ярьсан дээр гэж бодож байна. За Stormland гэдэг цайз бол одоогоор бол Baratheon овгийн одоо цайз байгаа хгүй Baratheon ов. За Baratheon ов гэдэг чинь юу вэ гэхлээр хэдүүлээ Game of Thrones-ы 1-р season дээр Robert Baratheon хаан болсон байгаа шүү дээ. 7 хаанд болсон эзэн болсон байгаа тий. За тэрний одоо цайз гэсэн үг. Тэгэхээр за тэгээд Stormland гэдэг нь болохоор шуурганы адаг гэж орчуулад байгаа. За одоо яагаад гэхээр энэ одоо яг энэ цайзд болохоор маш их байнгын бороо орж идэг, байнгын хүчтэй салхилж идэг. Тэгээд далайн төрлийг байнгын цогч идэг ийм маш юм хэцүү уур амьсгалтай юм цаг агаартай. За тэгээ ард түмэн болохоор их хүчрэхэг дайчин их тийм хүчрэхэг тийм ард түмэнтэй ийм гэр бүл байгаа. За тэгээд энэ цайзын түүх гэх юм бол одоо ингээ дээр үед тийм ээ ингээ бурхад энэ яг энд цайз орлоо ингээ нураагаад байсан. За тэгэнгүүт хожим одоо Дарандон гэдэг хүн одоо энэ цайзыг дахин босгоод энэ цайзыг бий болгоо. Тэгээ бурхад шүртэл нурааж чадаагүй юм бат бөх одоо магадгүй энэ твд байгаа хамгийн бат бөх цайз гэж одоо нэрлэгддэг тийм бас цайз байгаа. Цайз ов тийм түүхтэй. За тэгээд яг энэ Baratheon овгийн талаар жоохон цухас дурдъя гэж бодож байна. За анх бол яг энэ цайз нь болохоор House Darandon гэдэг одоо хүний тий одоо гэр бүлийн өмч байсан. Дараа нь үүний дараа болохоор юу болсон бэ гэхээр 1-р Aegon тэгээ эзэн дөрмөглөгч 1-р Aegon хаан 7 улсыг эзэлсэн. За тэгээд түүнтэй хамт одоо мөр зэрэгцэн байсан одоо дотны одоо анд бүр нарийн ярих юм бол одоо юу гэмдэ бутч хүүхэд нь гэх юм уу дүүн байсан гэж ярьдаг. Orys Baratheon. Тэгээ Orys Baratheon энэ цайзыг бол одоо авах зөвшөөрлийг бол өгсөн. За ингээд Orys Baratheon энэ цайз дээр хурж ирээд тухайн үеийн одоо энэ цайзын эзэн байсан King Argilag Aragorn гэдэг тэр одоо тухайн цайзын хаан гэж тухайд одоо хаан байсан баг л та. Ноёныг те ноён гэд нэрлэлчээ. Ноёныг бол одоо ялаад тэгээд энэ цайзыг бол авсан. Тэгээд одоо анхны Orys Baratheon бол анхны энэ цайзыг авч ингээд Baratheon овгийн эзэмшлийн цайз болоод ингэ явсан байна. За тэгээд тэр цагаас хойш одоо 100 гаруй жилд өнгөрсөн. Тэгээд одоогийн энэ цайзын эзнэр бол Borman Baratheon гэдэг хүн бол одоо энэ цайзын ноёноор бол ингэ сууж байгаа. За тэгээд ингэ Rhaenyra гүнжийн хажууд энэ Borman Baratheon гэдэг одоо ноён бол ингэ сууж байна. За тэгээд хэдүүлээ энэ Borman Baratheon-ыг 1-р ангид харах юм бол энэ жоохон эсэргүү нөхөр байгаа ер нь бол. За тэгээд яагаад эсэргүү гэхээр 1-р анги дээр хэдүүлээ нөгөө нэг энэ Night-уудын тулаан болсон шүү дээ. Тэгсэн чинь энэ Borman Baratheon нөгөө Rhaenys гүнждэр очиод ингээ мэнчилгээ өгдөө шүү дээ. Тэгээд энэ бол хэдүүлээ 1-р ангид ярьжсэн. Энэ бол ер нь бол одоо Viserys хааныг үл тоож доромжилж байгаа хэрэг тэгээд бас бослог гаргаж байгаа тийм хэрэг шүү дээ. Ер нь бол. За тэгтээ мэдээж Viserys хаан бол тэрийг бол тоогоогүй байгаа. За тэгээд тэр нөхөр чи одоо энэ Baratheon баггүй. За тэгээд мань хүн бол юу яаж вэ? Нөхөр хайж байна. За тэгээд эхний сцен дээр болохоор хамгийн ихэнд болохоор энэ Дондераны одоо настай хүн харагдаж штэ. Одоо өөрийнхөө нөхөр болгоно гэдэг. Нэттэй ингээ ярьж байснаа зогсноо очсноо дар сууснаа боч ирээ ярьдаг те. Хөгшин настай байхгүй. Тэгээ Rhaenyra ингээд
доромжлоо те та одоо ингээд настай ээж намайг ихнэр болгож авах гээд байна уу гэдэг доромжийг бол бий болгож байгаа. За тэгээд энэ одоо энэ болохоор Дондоран овгийн юм те. За хэдүүлээ энийг болохоор энэ Дондоран овгийн хүн хожим Game of Thrones дээр Beric Dondarrion ингээ гардаг штэ. Одоо нэг галт сэлэнтэй юм нүдэ чавцуулсан. Тэгээ маш олон удаа үхээд идэг. Гэхдээ галын бурхан амьдлаад идэг. Тэгээ ийм хоёр сэлмэн ийм галтай. Ингээд нэг нүдтэй ийм явж идэг штэ. Хожим одоо хойд нутагт очоод тэгээ үхдэг те. Биш хойд нутагт үхдэггүй. Өөр нь хойд Stark хойд нутагт л үхдэг л те. Тэгээ нөө Night the Long of Night гэдэг нөө тулааны үеэр одоо үхэж байгаа штэ. Шөнийн White Walker-уудад өгч байгаа тийм баатар байгаа шүү дээ. Тэгээд Beric Dondarrion гэдэг баатар байгаа шүү дээ. За тэрний өвөг эцэг байхгүй. Тэрний одоо өвөг эцэг бол одоо энэ ингээд огсож байна. За тэгээ бас нэг сонирхолтой юм гэх юм бол Kristen баатар байгаа шүү дээ. Kristen-ий одоо Rhaenyra-ыг туслах яваад байгаа. Kristen-ий аав нь одоо энэ Dondarrion-ы нэр байсан, нэрээр ажиллаж байсан. Kristen бас хожим энэ Dondarrion-чуудаа хамт Доршийн тулаанд оруулж ирсэн. Нөгөө нэг Кристен Баатрыг сонгоход Рейнерээ асуудаг шүү дээ. За та бодит жинхэнэ байлдаанд орж ирсэн үү гэдгсэн чинь би нөгөө Доршийн лөө. Одоо Доршийн тэр тулаанд би бол ингээ оролцож байсан гэж ярьж байсан шүү дээ. За тэр тулаанд ингэж энэ Дандаринчуудтай хамт одоо Дандаринчийн тугандор тулдж ирсэн ийм сонирхолтой баримт бол байна. За тэгээд үүний дараа бас нэг сонирхолтой юм байгаа. Яг тэгэхээр би хаа дараагийн ангид ингээд юм чухал үүрэг гүйцэтгэх хүмүүсийг дурдаад ярьчих гэж бодож байна. За дараа нь болохоор энэ юу байгаа. Blackwood-ийн овгийнхан Blackwood гэдэг овг харагдаж байна. Bacon гэдэг овг бол харагдаж байна. За тэгээд энэ энэ одоо Blackwood гэдэг бол одоо Riverlands гэдэг одоо хэсэгт бол ингэж байдаг юм овг байгаа. Энэ овг болохоор хуучин одоо Таргариенчууд ирэхээс өмнө бол ер нь бол маш эртний гэр бүл гэж үздэг. Одоо энэ Blackwood болон Bacon гэдэг энэ хоёр овг байгаа байхгүй. Одоо энэ нэг жаал хүү байна, нөгөөх нь болохоор нэг том залуу дээ жаал хүүг доромжлоод байгаа. За энэ хоёр бол маш эртний одоо бараг мянган жилийн түүхтэй тийм гэр бүл овг аймаг гэж л үздэг. За нэгдүгээрт. Хоёрдугаар болохоор энэ овг аймаг хоорондоо ер нь дайсагналцсан. Бүр ингээд мянган жилийн турш дайсагналцаж ирсэн. За тэгээ Blackwood гэдэг овг нь болохоор бас сонирхолтой юм болохоор одоо яг энэ төв дээр хуучин бурхтыг шүтдэг хоёр овг байгаа байхгүй. Нэг нь Stark байгаа. Stark-ийн хойд нутаг байгаа. Нэг нь болохоор энэ Blackwood гэдэг овг байгаа байхгүй. Хуучин бурхад буюу Old God гэх тэр нэг модны нүүрний хэлбэртэй бурхан байгаа шүү дээ. Тэрийг бүтдэг. За Bacon бол одоо эртний дайсангууд байгаа. За тэгээ Bacon болохоор яг эсрэг нь гэсэн үг. Bacon болохоор долоон бурхныг шүтдэг тийм ээ. Тэгээ яг эсрэг. Тэгээ байнгын хөлийн маргаантай. За тэгээд ийм одоо хэлж болохгүй юм мөөмөн толгой гэдэг ийм хоёр уул байдаг. За тэгээ энэ уулын төлөө тэр хоорондоо алдцдаг гэх ингээл ярих юм бол амар их түүхтэй. Хоорондоо байнга алдцдаг. За тэгээ мөн энэ хоёр овг маань бас ирэх ангиудад бас чухал үүрэг бол гүйцэтгэж гарч ирэхээр юм овгод байна. За тэгээ яг энэ дээр энэ хоёр овгийн те одоо хоёр бодвол одоо ноёны хүүгүүд те ингэж хоорондоо бас муудалцаад энийг алж байгаа хэсэг бол ингэ гарч байна те. За тэгээд ингээд за энэ үйл дараа Рейнерэ гүнж өрөөхөд за харьяа гэдэг шийдвэр төрөөд за ингээд Рейнерэ бол ингээ харж байна. За тэгээд юун дээр ингээ усан онгоцтой яг King's Landing-ийн гадаа ирсэн чинь тэнгэрээс Daemon Craxus гэдэг дутгаа ингээд албаар унж ирээд ингээд цохоод дээр ингээд хүчтэй энергиар ингээд цохоод ингээд явж байгаа хэсгийг харж байна. За энэ дээр болохоор Rhaenyra гүнж инээгээд тэ Daemon ирж байгааг хараад маш их баярлж байгаа. За тэгээ энэ хэсгийг бол ерөөхдөө Daemon бол ингэж анхаарлыг татах тийм ер нь бол хүний анхаарлыг өөртөө татах энэ нөө дутууг амьдралаа ч гэсэн байдаг шүү дээ нэг юм дутуугийн комплекстэй байгаа хүмүүс ч ингэ нэг юм хүний анхаарлыг татаад ямар нэгэн байдлаар татахыг хүсдэг тийм. За яг тэрэн шиг тийм үйлдэлийг бол ингэж гаргаж байгаа хэсэг бол гарч байна. Тэгэхээр эндээс одоо Daemon-ий тэр одоо мөн чанарыг зан характерыг хальт харагдуулж болохоор байгаа. Тэгээд Rhaenyra Daemon-ийг ирснийг хараад тэгээд одоо баярлж байгаа хэсэг бол энэ дээр бол гарч байна. За ингээд Daemon хаан хоёр уулзлахаар болж байна. За ингээд тухайн хааны ордон дотор бүх ноёдууд цугласан, Rhaenyra орж ирсэн, хаан орж ирсэн. Тэгтээ төгшүүртэй байдал бий болж байгааг харж байгаа шүү дээ. Төгшүүр бий болж байна.
Демон орж ирээ юу хийх бол яах бол гэдэг дээр юм төгшөөр үүсэж байгаа. За ингээд демон толгой дээр юм тэтэм өмссөн байгаа тий. За тэр бол за тэгээд та баг үзэж ойлгоцсон баг. Тэр бол ямар учиртай авсан тий. Демоныг одоо Stepstone-ы тий тэр нарийн тэнгис гэж нэрлэдэг. Нарийн тэнгисийн одоо хаанаар өргөмжилсөн Corlys Valerian хайцсан бай гэдэг. Corlys Valerian өөрийн цайз руугаа буцаа явсан хаан дээр ирээгүй. За тэгээд демон ирээд тэр нэг драхаар ингээд хүн цовдолдог алхахыг шийдээд те эндээ нэмэрэ гэдэг сцен. За энэ сцен болохоор Game of Thrones дээр те юу байдаг штэ Game of Thrones дээр нэг Бариста ингээ хөлөг баатарыг яадаг штэ Joffrey Бариста ингээ хөлөг баатар ингээ албан тушаалсан буулгадаг штэ тэгсэн чинь сэлмээ ингээд бол ширээний нэмэрийг шийддэг хэсэгтэй сцентэйг адилхан сцен байгаа. Бас тэрийг санагдуулсан мэт бас гоё байсан. За ингээд демон хаан хоёр эвлэрж байна. Тэгээ эвлэрж байгаа. Гэхдээ энэ дээр нэг зүйл бас байгаа. Демон ямар санаатай ирсэн бэ гэдэг зүйл яригдана. Тэ хэдүүлээ нэг хожим ярий. За тэгээд демон энэ хоёр эвлэрж байгаа. Тэгээ бас нэг инээдтэй хэсэг байна. Тэгээ тэр цэцэрлэгт ингээд баярлалдаад одоо ингээд найр хийж байгаа ч тэ цэцэрлэгт ингээд багсаахчсан чи Alicent демоныг тэ нөө зураг үзэх санал болгоод ш тэ. За та одоо шинэ юу үзмээр байна? Манай энэ коридорт гоё шинэ зураг нэгдсэн байгаа. Гэсэн чинь хаан демон хоёр бүр ингээд аим инээдтэй шоолоод идэж байгаа шүү дээ. Тийм үзгүй хаа гэх тэр аим инээдтэй. За тэгэхээр эндээс тэгээд ингээд хаан одоо тий Viserys хаан ээжийнхэн тухай ярьж байгаа шүү дээ. Түүний ээжийг Алиса гэдэг байсан. Ээжийнхэн тухай ярьж байгаа. За тэгэхээр энэ хэсгийг ингээд хамтдны ярих гэх юм бол түүний ээж Алиса гэдэг нь бол одоо түүний аав чинь Бэлон таргараа тий Жахерес хааны одоо хааны гар байсан. Тэгээд хотоод нь задарч өгсөн. Хааны гар болсноос хойш 5 хоногийн дараа задарч өгсөн. За тэгээд түүний ээж нь болохоор Алиса гэдэг одоо гүнж байсан. Таргарын овгийн. За юг Белоныхын нэрийг мартчихлаа. Одоо Ренес гүнж унж байгаа лууг унжсэн санагдаж байна. Тэгээд тухайн одоо Алиса гүнж бол одоо юу байсан бэ гэхлээр маш бас дайчин байсан байхгүй. Ийм иршүүд тийм дайчин. Тэгээд өн бас тийм тулаан болгонд оруулж ирсэн. Тэгээ бүр тэр утгаа ингээд Viserys хаан демон хоёрыг ингээ хүүхд байхад луун дээр суулгаад аваад явах дуртай. Тэгээд одоо бүр тэгэж ярьдаг те Алиса одоо тэр гүнжиг ярьчих заа. Алиса гүнжийн дуртай хэдхэн зүйл байсан. Тэр нь болохоор луун унах те. Тэгээд бас ирчүүдтэй адилхан гэж дайтаж дайн тулаан хийх. Тэгээд гуравт нь болохоор секс гэж ярьдаг те. Ингээ ийм тийм одоо сонирхолтой тийм одоо ер нь иршүүд талын тийм гүнж байсан. За тэгээд мэдээж демон Viserys демон хоёр бол тэр талыг нь бол ерөн дуурайсан. Гэтэ Viserys бол яг тэр талын аюу бага дуурайсан. Демон бол илүү авсан байна. За тэгээ Rhaenyra гүнж бол мэдээж магадгүй өөрийнхөө эмийг ихтэй ерөн тун төстэй. Их эрх чөлөөг эрхэмлсэн тэр тэгш эрхийг эрхэмлсэн тийм одоо гүнж байгаа даахгүй Rhaenyra. Тэгэхээр одоо өөрийнхөө эмээтэйгээ ер нь их төстэй гэсэн үг. За тэгээд ингээд тэр хоёр хэр сахилгагүй хэр байсан тухай одоо энэстэй харж явах гэдэг дэмдрээд юм зураг мөрөг сонирхох бидэнд тийм хамаагүй. Alicent-ийн хувьд болохоор ер нь бол Alicent их тийм дүрм журамтай тий их соёлтой зураг хөрг ингээл тиймэрхүү зүйлд их дуртай тий их дүрм журамтай. Ягаад тэгэхээр энэ дээр хэдүүлээ хоёр зүйлийг ялгаж болж байгаа нөгөө л шашны ялгаа, үзэл бодлын ялгаа, итгэл үнэмшлийн ялгаа л энэ дээр ингээд байгаад байгаа хөөх. Таргаранчд бол тийм зүйл байхгүй. Таргаранчд илүү эрх чөлөөтэй байгаа да. Яг одоо энэ Отогийн гэр бүлд бол яг тийм зүйл илүү өөр байгаад байгаа гэсэн. Alicent нэр. За тэгээд ер нь бол яг ийм одоо Алиса гүнж бол ер нь бол яг хинтээ маш төстэй л байсан гэсэн. Arya Stark-тай маш төстэй. Тийм иршүүдл байсан байна. За тэгээд үүний дараа яг энэ хэсэг дээр бол одоо Alicent Rhaenyra хоёрын харилцаа жаахан сайжирж байгаа хэсэг гарч байгаа ш. Тэр Rhaenyra Alicent-ийг өмөрж байгаа. Би тэр зургийг үзэн ингээд. За anyway тэгээ нэг юм болоо тэр хоёрын харилцаа ер нь жаахан сайжирсан мэт бол гарч байгаа. За тэгээд үүний дараа Daemon Rhaenyra хоёр болохоор эртний Valyria хэлээр хоорондоо ярилцж байгаа хэсэг гарч байна. Тэгээ энэ хоёр хоорондоо ярихдаа Valyria хэлээр ярьдаг нь бол энэ хоёрын одоо бараг юм сөвөл мэт те сүнсний холбоог харуулж байгаа юм шиг
дотн байдлыг те хоорондоо дотн зүйл хоорондоо ярихдаа энэ хэлээр чинь дотномчилж одоо нууц хэл те тэр хоёрын одоо бараг хайр сэтгэлийн нууц хэл гэж хэлмээр санагдахаар энэ хоёр тэр талаар ярьж байгаа. За дэм бол одоо те жоохон эрх чөлөөтэй байх талаар бол ингэж ярьж байгаа хэсэг гарч байна. Ингээд дүрс хэлжээд Ренера хааны зөвлөлд суудаг болсон байна. За энэ жижигхэн өөрийн гэсэн одоо бөөрийнхээ мөндөг шиг юм та тий. Тэгээ хааны зөвлөлд суудаг болсон байна. Мэдээж яасан гэхээр өмнөх анги дээр Висериус хаан бол Ренерыг өөрийнхөө өв залгамжлагчаар хിവэрэ үлдээсэн. Тэгээ эргэлзээ бол тайлагдсан. Одоо тэгээд Ренер олж ийл миний өв залгамжлагч хിവэрэ байна гэдэг дээр бол бат зогссон. Одоо тийм учраас хаан энэ удаа яасан гэхээр Ренерыг хааны зөвлөлд суулгасан байна. За ингээд Корлисын тухай яриа эхэлж байна. За Корлис Валериан Сисмок гэдэг нэрлэж байгаа тийм. За тэр юу хийгээд байгаа вэ гэхээр юун дээр байсан байна. Өөрийнхөө нөгөө нэг Лена гэдэг охин байгаа шүү дээ. За хаанд гомдсон. Хаан охиноо суугаагүй тий. Тэгээд тэр Лена гэдэг охиноо Бравосын ханхуйтай суулгаж байна. Тэгээд Бравос бол 7 хаанд улсын хааны захиргаанд бол байхгүй. Бие даасан улс байдаг. Тэгээд маш хүчрэхэг юм улс байгаа. Тэгэхээр нэг талдаа бол хааны хувьд бол маш том аюул бий болж байна гэсэн. 7 хаанд улсад бол маш том аюул бол бий болж байна гэсэн үг байгаа. За Сисмок тэгээ Корлис Валериан бол луу байгаа. Хоёр ч луу байгаа. Эхнэр нь луутай, хүүн луутай, охин ч удахгүй луутай болно. Тэгээд бас эртний Валерийн гэр бүл. Дээрэс нь маш их мөнгөтэй, хүчрэхэг. Тэгэхээр хаантай дайсхын нэлцүүл энэ маш аюултай. Ер нь бол хаан шин суух магадлал өндөртэй тийм гэр бүл гэсэн. Тэгэхээр энэ гэр бүлтэй бол дайсхын нэлцэж ерөөсө болохгүй. Тэгсэн чинь Бравосын ханхуйтай охиныг гэрлүүлчих юм бол хууд ургийн харилцаатай болно. Ингээхээр Корлис Валеригийн хүч маш их болно гэсэн. За ингээд дайн зарлал мэдээж аюултай байдал үүснэ. Гэхдээ Корлис Валериан бол дайн зарлахгүй байна. Энэ бол маш том эрсдэлтэй. Гэхдээ энэ үйлдэл нь юу хийж байгаа гэхээр хааныг бол айлгаж байгаа гэсэн үг. За тэгэхээр хааныг айлгаж байгаа үйлдэл юу нь хийж байгаа гэж би өвдөө бол таамаглаж байна. За тэгээд энэ талаар ярилцж байна. Хаан түүний хүүтэй ер нь бол суулгах, охиноос суулгах бол ийм сонирхолтой байгаа гэсэн үг. За тэгээд Ото Хайтавер те хааны гар Корлис Валерианы төлөвлөгөөг мэдсэн байна. За тэгээ хэлэхдээ яаж мэдсэн бэ гэхээр түүний ахаас ах надад мэдээлэл өглөө гэдэг. Түүний ах юм бэ гэхээр нөгөө Хайтавер гэдэг одоо хотын эзэн ноён байгаа шүү дээ. За тэнд бол юу байдаг гэхээр местрүүд тэнд байлдаг. Местрүүдийн төв тэнд одоо төв местр тэнд байдаг. Тэндээс одоо местрүүдийг улс орнуудаар илгээдэг гэсэн юм. Нэг үлхэмээр одоо ашуус тийм ээ. Ашуус ингээд тэнд байдаг байрлалтай гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр яаж мэдсэн бэ гэхээр энэ местрүүд бол маш том хувилдааны одоо хувилдаан хийдэг тийм гаруудаа нэгдүгээрт хоёрдугаарт ер нь тагнуулаад байна гэсэн үг. Хичнээн эмч ч гэсэн маш их тагнуул маш их мэдээллийг илгээдэг байх нь гэсэн. Тэгэхээр Ото Хайтаврын гэр бүл маш их мэдээллүүд ингээд ирж идэг байх нь. За ингээд мэдээллийг одоо ер нь атгсан хүн гэж хэлж болно. Тэгэхээр ингэж Корлисын мэдээллийг ингэж маш хурдан шуурга мэдээлэлнүүд авч чадсан байна. За ингээд дүрс шилжээд Демон Ренераг өрөөндөө орсон чинь ууттай зүйлүүлсэн байна. За ингээд Демон гараад ирээ гэсэн. За тэр нууц хаалга зааж өгсөн байна. За энэ нууц хаалгын тухай. За энэ хааны ордонд бол ийм нууц хаалга бол мэдээж байгаа. За энэ хаалга хэзээ бий болсон бэ гэхээр энэ цайзыг ер нь бол Мегор бариулж дуусгасан байх гэж санджий. За тэгээд Мегор бол энэ нууц хаалгуудыг бол бий болгосон. Хэрвээ ямар нэгэн аюул болох юм бол энэ нууц хаалгаар зүхтнаа гэдэг тийм төлөвлөгөөтэй энэ нууц хаалгуудыг бий болгосон. Тэгээ үе мэдээж хаадууд тэгээ Демон Висериус дээр бол хүүхэд байхдаа мэдээж энэ ордоор тоглодог. Ото Хайтавер нууцаар хардаг хожим чихчи биш те. Хожим чихчи Game of Thrones-д гардаг чихчи бас энэ нууц хаалгууд дээр хүмүүс яриаг сонсдог зэрэг гэр ингэж ашиглагдчихсэн ийм нууц хаалга байна. За ингээд Ренера гүнж гудам нь гарч байгаа. Тэгээ тэр хоёр ингээ гудмаар явж байгаа. За тэгэл ингээл олон зүйлийг үзэж байгаа. Жүжиг үзэж байгаа. Тийм ээ, жүжигийг үзэж байна. Ингээд ийм олон зүйл болж. За тэгээд жүжиг дунд ороод ингээ харж байгаа. Ингээд арт хүн бол мэдээж нөгөө нэг эмхтэй хааныг бол хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг бол эндээс одоо ойлгомжтой бол бас харагдаж байгаа. Тийм ээ, эмхтэй хааныг хүлээн зөвшөөрөх, Ренерыг хүлээн зөвшөөрөх байгаа гэдгийг жүжигчлэн толоос харж байгаа. Түүнд таалагдахгүй байгаа. Гэхдээ мань хэлж байгаа шүү дээ. Гэхдээ эдэр ямар амаатай гэж. Гэтэл үгүй, гэтэл дэм болж байгаа шүү дээ. Үгүй эсэргээрээ чи ард иргэдийнхэн
юуг бол одоо сэтгэлийг бол татах ёстой. Дэргэд бол Эгон түүний дүүд бол ингээд нааштай байгаа гэдэг нь бол мэдээж ингээд харагдчихээн тийм ээ. Ийм хэсгийг бол байгаа. За тэгээ яг энэ хэсэг бол нэг Arya Stark-тай бас маш адилхан санагдсан тий. Arya Stark санагдуулсан байсан. Тэгээ Arya Stark Bravos хотод очсон тий. Годамжаар ингээд юм зараад явж идэв ш. Тэгснэ жүжиг үзээл тий. Тэгээ өөрийнх нь аавын тухай өгч байгаа жүжигийг үзээл зогсож байгаа хэсэг бол одоо маш адилхан байсан. За ингээд энэ хэсэг дээр болохоор нөгөө талд юу болж байгаа гэхээр Alicent хааныг арчилж байгаа тий. Хааны бие бол мууцаараа гар хөлн тасарсан бие нь ялзарж байгаа. Нуруу мураа амар болцсон байгаа тий. Тэгээд ингээ хөгшин настай Alicent хөгшин настай хааныг одоо асарж байгаа. Тэгээд өмнөх нөө цэцэрлэг дээр тэр ярилцахтаа одоо хүнтэй гэрлэх юм тийм сайхан гэж одоо Рейнера хэлж байгаа шүү дээ. Хүүхд өгүүлэл цайзтай байна зү тэгээд. Тэгээд Alicent бол нэг талдаа юм байгаа. Нөгөө талд Рейнер бол эрх чөлөөтэй тэнд бол явж гин тий гудамжинд явж гин. За ингээд Демон одоо тэгээд дүүгээ ингэж дагуулж явсаар хагаад тэр хоёр одоо нэг үнсэлцдэг хэсэг гарч байгаа. За энэ дээр болохоор би бол ингэж бодож байна. Демон бол Рейнерыг жоох ингэж цочоож айлахыг хүссэн. Демон яг тухайн акшнд бол. Тэгэнт өөрийг нь оролддог ч юм уу тий. Тэгээд өөрийнх нь тооцоог ороод Рейнера гэж цочоод юу илээ гэж цочих бах гэж бодсон. Гэтэл Рейнера яасан бэ гэхээр Рейнерийн дотор угаасаа Демоныг хүсчихсэн хүсэл бол байсан. Тэм учраас Рейнера Демоноос илүү хүсэлтэй байгааг анзаарсан. Тэм учраас бараг Демон өөрөө цочсон баг. За ингээд нэгдүгээр тэр хоёрдугаарт мэдээж түүнд гэмшил төрж байгаа. Тэр бол түүний дүү байгаа шүү дээ. Өөрөө авга хан байгаа. Тэгээд тодорхой хэмжээний гэмшил төрсэн баг. Ингээд Демон яваад өгсөн. Рейнера бол их хүсэлтэйгээ үлдсэн тийм ээ. Яг нөгөө талд юу болсон бэхээр Alicent одоо хөгшин хаантай бол одоо бас ингээд харилцаанд орж байгаа хэсэг бол ингээд гарч ирсэн. За тэгээд гүнж одоо өдөөгдсөн байдалтайгаар тэр чигээрээ хурж ирээд тэгээд одоо хинтээ Карлстай одоо тий уулзж байгаа. Тэр хоёр тэгээд тийм харилцаанд бол ингээд мэдээж орж байгаа хэсэг бол гарж ийн. За эндээс бас хэдүүлээ нэг зүйлийг аваад ингээд түр аваад үлдчихье гэж бодож байна. Яаж байгаа гэхээр Alicent бол нэг талдаа ингээд хүүхд төрүүлсэн. За Alicent-ийн үзэл бодол юу вэ гэхээр нөгөө нэг шашин тий үнэнч байдал байгаа. Таргаранчдын үзэл бол эрх чөлөөтэй ах дүүтэйгээ сууж болдог. Тэ эрх чөлөөтэй байдал байна. За тэгээд Alicent бол яг ингээд хааны гүнж хүүхд төрүүлсэн, хааны хатан хүүхд төрүүлсэн, ордонд л байгаа, хааныг асарж байгаа. Рейнерийг гүнж бол нөгөөд бол эрх чөлөөтэй хүссэн зүйлээ л хийж байгаа. Тэ түүнд бол ариун байх нь бол тэм чухал биш хүссэн зүйлээ хийж байгаа. Ягаад ирчүүд олон одоо эмэгтэйчүүдтэй унж болдог мөртлөө эмэгтэйчүүд болохгүй гэдэг үзэл баримталтай байгаа гэсэн. Тэгэхээр ийм зүйл энэ дээр бол ер нь гарч ирж байна. За ингээд маргааш өглөө нь юу болж байгаа гэхээр за ингээд нэгдүгээр тэр хоёрдугаарт систем болохоор маргааш өглөөрөө явахгүй шүү. За тэгээд яг тэр өргөөлөө орохын өмнө яаж байгаа гэхээр Демон Рейнерийг малгайг нь авч байгаа шүү дээ. Үсэнд харуулж байгаа. Тэгсэн чинь үүдэнд нэг жаал хүү сууж байдаг шүү дээ. Тэгэхээр Демон бол яг энэ үйлдэлийг бол Демоны хувьд бол ер нь энэ үйлдэлийг бол ингээд санаатаагаар бол хийж байгаа. Албаар Рейнерийг таниулж байгаа гэсэн. Тэгэхээр нэг санаатаагаар хийсэн байна. Тийм ээ. За тэгээд ингээд маргааш өглөө болсон. За Otto Hightower хаант бол охины одоо яасан тухай бол ингээд мэдээллийг бол өгсөн байна. За энэ дээр хэдүүлээ жоохон цэгцтэй явахын тулд ингээд цэгцэлчихье гэж би бодож байна. За Демон энэ анги дээр яг ч босож ирсэн бэ. За Демон бол зоригтой ирсэн. Нэгдүгээрт Демон Рейнераг завхруулахыг хүссэн. Рейнератай ер нь бол яг өөрөө унтахгүй ч гэсэн магадгүй хин нэг номон дээр бол яхаа арай өөрөөр гардаг байхгүй. Тэгтээ л номыг яриад явах. Номон дээр л арай өөрөөр гардаг. За харин энэ дээр болохоор ямар тач Демон бол Рейнератай унтах гэж ер нь нэгдүгээр зорилго нь ирсэн баг. Хоёрдугаарт энийг албаар зарлаж тэ ингэж Рейнерагийн Рейнератай суулгах гэж байгаа хүмүүсийг болиулахыг хүссэн баг. Тэгээд ер нь зорилго нь бол өөрөө Рейнератай суух тийм одоо нэгэнтээ унтсан гэдэг яриа гарсан бол одоо тэгээд Демонтойгоо суудаа гэдэг ч юм уу те тиймэрхүү төлөвлөгөөтэй ер нь бол байсан баг. Демоны төлөвлөгөө анханасаа энэ төлөвлөгөөтэй байсан. Анханасаа ингэж ирсэн. За тийм ч учраас хийж байгаа үйлдэлүүд нь тийм байгаа даа. Тэ албаар Рейнерийг таниулж байгаа, албаар малгайг нь авж байгаа ч юм уу те албаар тэр газрууд дагуулж байгаа гэдэг. За Демонууд бол ийм байсан. За Otto Hightower-ын хувьд бол мэдээж ингээд тагнуулаараа Мессендра гэдэг байгаа шүү дээ. Би өмнөч байсан. За тэр бол Otto Hightower-ын бол тагнуул болсон байна гэдэг нь ойлгомжтой.
За тэгээд Ото Хайтавар мэдсэн. За Ото Хайтавар мэдээж энэ боломжийг бол алдахгүй. За Ото Хайтаварын санаа бол мэдээж Ренерийг гутаагаад Висерис хаанд хэлчих юм бол Висерис хаан уурлаад хаан ширээнээс Ренерийг авна. Тэгээд дээгнүүд тавина гэдэг магадгүй энэ төлөвлөгөөтэй байсан боловч эсэргээрээ иргэсэн баг. Эсэргээр эргэж байгаа. Тэгээд хаан маш их ууралж байгаа. За Алисент бол мэдээж энэ зүйлийг мэдж байгаа. За энэ зүйлийг яриаг нь санаасгүй сонсцсон. За тэгээд Ренера Алисент хоёрын яриа болж байгаа. За тэгээд Алисент болохоор ингээд чи яасан хэлсэн ингээд амар сериус нь хандаад байгаа ч тийм. Тэгээд Ренера болохоор нэг талдаа үнэн хэлсэн, нэг талдаа худлаа хэлсэн тийм ээ. Ренера бол маш хөнгөн аргалсан гэсэн үг. Тэр нь юу гэхээр Демонтой бол унтаагүй гэж хэлсэн. Тэр үнэн шүү дээ, унтаагүй. Тэгтээ өөр хүнтэй бол унтсан тийм ээ. Өөрхөн хамгаалагчтай бол унтсан, Демонтой бол унтаагүй. За ингэсэн. За тэгээд энэ Алисент яагаад энэ дээр юм сериусны хандаад байгаа вэ гэхээр яг түрүүн хэлсэнчлэн Алисент бол ёс төртэй хүн. Долоон бурхныг шүтдэг. Тэр хүний ингээ яс юм баримталдаг юм зарчим байгаа. Тэ? Тэгээд хаанд үнэнч байгаа. Өөр хүнтэй унтаж болохгүй. Тэ? За тэгээд Ренераг бас дээрэс нь Ренерагийн багын найз. Ренерад үнэнч байгаа. Ренерад бүх сэтгэлээ зориулаад байгаа байхгүй. Алисент бүх сэтгэлээ зориулаад байгаа. Түүнийг хайрлаад байгаа. Түүний төлөө сэтгэл гаргаад байгаа. Тийм учраас тэр ингээ энэ дээр их сериусны хандаад байгаа. Гэтэл Ренера нөгөөдөлд нь яасан бэ гэхээр Ренер бол эрх чөлөөтэй үзэл бодолтой. Би хинтэж унтаж болно. Тэгээ би хинтэж чөлөөтэй байж болно. Би эрчүүдтэй адилхан байж болно гэдэг зүйлийг бол яриад байгаа. За хаалт ороод. За тэгээ Ренерийн хувьд бол ийм эрх чөлөөт зүйлийг илүү эрхэмлдэг байгаа. Тэ? Тэгэхээр хин Алисентийн хувьд амар чухал зүйл нь Ренерийн хувьд тийм чухал зүйл биш. Сериусны чухал зүйл биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын итгэл үнэмшил, үзэл бодлын хооронд зөрчил үүсэж байгаа гэсэн. За тэгэхээр энэ зөрчил бол ингээд уламл дамжраал байгаа гэсэн. Энэ зөрчил 1-р ангиас ч эхэлсэн, 2-р ангидаас гарсан, 3-р ангидаас гарсан. Одоо энэ анги дээр бол энэ зөрчилбөр улам илүү даамжрахын том суурийг бол тавьчихж байгаа маа гэсэн. Тийм ээ. Ренера уул нь хотлоо хэлээгүй. Гэхдээ унтсан. Гэтэ хотлоо хэлээгүй. Тийм байгаа даа. Алисент бол уул нь өөрт нь итгээд байгаа. За ингээд энэ хоёрын зөрчил ер нь эхлэх зөрчил ер нь маш хурцдмал байдалд хүрэх алхам энд бол ингээд тавигдчихж байгаа маа гэсэн үг. За ингээд Алисентийн хувьд бол ийм байна. За тэгээд одоо үүний дараа болохоор хаан Ренерэ гүнж хоёр бол уулзалтнаа. За тэгээд хэдүүлээ нөгөө хутганы нууцыг энэ дээр харж ш тийм ээ. Тэр хутга ингээ халаахлаа дээр нь ингээ бичиг байгаа. За тэгээд Эгон 1-р Эгон тий 1-р Эгон анхны эзэн нөрмөж Эгон хаан юу гэж тэрэн дээрээ бичсэн байгаа гэхээр одоо амлагцсан ханху миний удмаас бол гарнаа тий. Тэр хожим одоо хүчтэй армийг бол устгана гэдэг тийм үг байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд Висерис хаан бол үүнд итгэдэг. Тэгээд үүнд итгэсэж ирсэн. За үүндээ итгэсэн учраас эхнэрээ одоо тийм ээ одоо хөнөөх боломж ингээд биш эхнэрээ хөнөөх нөхцөл байдал бий болсон. Эрэгтэй хүүхдийг хүссэн, эргэлзээ бий болсон. Энэ олон шалтгаанаас үүнд итгэснээс болж байгаа. За тэгээд мөн адил одоо Ренерийг бол өөрөө хөв залхамжлагчаараа сонгосон хэвээрээ учраас энэ нууцыг бол чанд үзүүлж байна тий. Тэгэхээр энэ бол чиний хувийн сонирхол, хувийн одоо эрх ашигын асуудал бол биш ээ. Энэ бол улс орны ирээдүйн асуудал гэдэг маш том зүйл шүү дээ гэдгийг бол өөртөө санал хэлж байгаа. Тэгээ ингээд хэдүүлээ нөгөө нэг юм чанжаалч одоо ингээд халаахаар дээр нэм гардаг гэдэг бас мэдэж авлаа шүү дээ тийм ээ. За энэ тэгээд ийм том зүйл шүү гэдгийг хэлж байгаа. За Ренер бол за тэгээд Ренер бол тийм ээ Отто өөрийг нь тагнажсэн байна гэдгийг бол одоо хаанд хэлсэн. Тэгээд одоо Корлос Валерианы хүүтэй бол сууна гэдгээр Ренер хэлсэн. Оттог зайлуулаа гэдэг хэлсэн. За ингээ хаан Оттодоо уулзах үедээ нэг зүйлийг бол ярьж байгаа. Тэр нь юу вэ гэхлээр одоо миний аав Бэлон тий Бэлон бол ингээд хааны гар уулснаа 5 хоногийн дараа гидсэн задарч өгсөн. За тэгээ энэ бол чамд маш том боломж байсан гэж хэлж байгаа. Тэгэхээр магадгүй тэгээ ер нь бол Отто Хайтавар Бэлон ханхуг бол хорлсон байх бол магадaltaй. Яг нь ер нь бол олгоо тусаад нас орсон юм шиг бол гэж байдаг санагдаад байна. Гэхдээ бас тийм хардталт бол байж магадгүй юм шиг байна. За ингээд Оттог бол хааны гараас бол буулгах чинь тийм ээ. За Отто хааны гараас буулаа. Тэгээд Ренерэ гүнж дээр бол одоо нэг жирэмслүүлдэггүй тийм цайг авчирж өгч байгаа тий. Местер эмч цай авчирж өгч байгаа. Тэгээд мэдээж яг хаанаас өгж байгаа гэж хэлж байгаа. Гэхдээ энэ хаанаас биш магадгүй Оттогоос ирсэн юм бэл. Гэхгүй. За тэгээд ингээд энэ анги маань бол дуусж байна. За тэгээд энэ анги бол
сонирхолтой үйл явдалтай. Гэхдээ та бүгд одоо ингээ гайхаж магадгүй ягаа гинт ингээ Ренера ингийн болчмгүй юм хийж байгаа юм байна. Нэр төрөө бузарлаа гэх тээ. Яг хоо энэ бол нэр төрөө бузард яг Ренерийн хувьд нэр төрөө бузарлах асуудал бол биш гэж бол харж байна. Тэгээ Ренерийн хувьд бол илүү эрх чөлөөтэй. Эдний үзэл баримтлалын хувьд бол илүү эрх чөлөөт байдлыг бол эрхэмлдэг. Тэгээ энэ тийм чухал зүйл биш. Одоо чинь демо Вестерис төрөлттэй ингээл амар зах замбраагүй байж болдог. Тэгээ тариамж төрийн эрхчүүд нь тийм байж болдог. Тэгсэн мөртлөө хинч тэднийг буруутгахгүй харин эмэгтэйчүүд яагаад тэгдэг юм бэ гэдэг энэ үзэл баримтлалыг ер нь бол баримталдаг. Тэгээ энэ үзэл баримталтай олон хүмүүс байсан. За тэр Немерия гэдэг гүнжж байна тий. За тэгээ Ария Старк байна. Алиса гэдэг энэ Демон Вестерис хоёрын ээж байна гэл ингээл олон Даниэлс ч гэсэн тий хожим Game of Thrones дээр Даниэлс гүнж ч гэсэн хатан ч гэсэн одоо тийм байсан шүү дээ. За тэгэхээр яагаад юм байж болохгүй юм бэ гэдэг ийм үнцгийг бол ер нь харуулсан. Тэгээд Ренерагийн буруу гэж хэлэхээр энэ дээр ийм зүйл бол ийм үзэл бодолтой зүйл бол ингээд нөхцөл байдал бий болсон байна. За ингээд хэдүүлээ 5 дахь ангаараа эргээд уулзцгаая. Баяртай. Малармар хүрсэн. За нэг чухал хоёр зүйлийг бол ер нь ярихаа мартсан байна. Гэргэлс ярьчих гэж бодлоо. За нэгдүгээрт хэдүүлээ нөө ярианы ихэнд тэр зүйлтэн дээр ингээд сцен маань ингээд кино эхлэхэд яг ингээд тэр зүйлтэн дээр фокус хийсэн шүү дээ. Тэгээд Кристен Колто одоо шөнийн өнгөрөөсний дараа маргаашаас нь Ренера тэр нөгөө нэг зүйлтийг зүүхэ болцсон байгаа хэсэг бол байгаа. Тэгэхээр энэ яг юуны тухай илтгэж байгаа вэ гэхээр энэ хэсэг бол одоо Демонийг бол одоо тэр Ренера сонирхоо болцсон байна. Тэгэхээр магадгүй тэр үйл явдлаас болж одоо Демон тэр хоёрын харилцаа бол ер нь жоохон хөндөрсөн байдал бол ер нь үүссэн юм шиг байна. Тийм болохоор ямар ч тач тэр зүйлтийг дахиж зүүхэ болсон байна гэдэг бол тэр одоо Демоны тухай бол бодож Демоныг сонирхох шохорхоо ер нь бол болсон байна гэдэг ийм илтгэлийг бол харуулж байгаа гэж бол ховдоо бодож байна. Тэгээд хоёр дахь зүйл нь болохоор Вестерис хаан Ренера хоёр тэр нөө хутганы тухай ярьж байгаа тий. Тэгээ хутганы тухай ярьж байгаа. Тэрэн дээр тэр Чинжалыг одоо анх бол энэ Энис Таргареных байсан. Тэрнээс өмнө хэнийх байсныг бол мэдэхгүй гэж хэлж байгаа ш тий. За тэгээ Энер Таргарен гэж хэн бэ гэхлээр анх одоо Валери Тэв одоо байхад одоо Таргаренчд бол зүгээр л нэг энгийн нэг одоо нэг ноёдогийн угсааны хүмүүс одоо байсан гэж байгаа. За тэгээд тэр үед одоо тэр Энер Таргарений охин Денис Таргарен байгаа. Тэр бол ингээ зүүдэлсэн маш амжилттай зүүдэлсэн. Тэр нь Валери Тэв сүнжэнэ гэж одоо зүүдэлсэн байгаа. За ингээд Энер Таргарен одоо хинт одоо Денис охиндоо итгээд тэгээд Dragon Stone бол нүүж ирсэн байгаа. Ингээд яасан бэ гэхлээр нүүсэн дараа одоо Валери дүүм болоод тэгээд одоо Валери устсан. Тэгээд тийм учраас одоо Энер Таргарен охиндоо итгэсний хүчинд одоо Таргаренчууд амьдад үлдэж чадлаа гэдэг луутагаа үлдэж чадсан, 3 луутагаа үлдэж чадсан байгаа. За тэгээ үүний дараа юу болсон бэ гэхлээр тэдний одоо Денисийн хүүхэд нь одоо Эгон Таргарен тий. Эгон Таргарен 7 улсыг эзлэх үедээ яасан бэ гэхлээр Song and Fire гэдэг одоо гал мөсний дуун гэдэг одоо тэр зөвгөнлийг одоо бас зүүдэлсэн байгаа. Тэгээ тэрийг эртний Валери хил дээр энэ хутган дээр сэлж бол үлдээсэн байгаа. За тэгээ тэр хутган дээр сэлж үлдээсэн нь бол одоо Эгон хаан байгаа гэдэг. За тэгэхээр иймэрхүү үйл одоо тэр Энер гэж юм бэ гэхээр Энер гэдэг одоо тэр анхны одоо Таргаренчуудын анхны бишээ зүгээр ямар ч Таргаренчуудыг энэ Dragon Stone-д авчирсан одоо Таргарен байгаамаа.